За сайн байцгаана. Эрхэм үзэгчдийнхээ өнөөдрийн амгалан айлтгая. Тэгэхээр дөнгөж сая би нэг хэвлэлийн багварлаас гараад үргэлжлүүлж байгаа та бүхэн. Өдөр бүхэн 13 цагаас миний хувьд сонгуулийн сурталчилгаа дуустал бас иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор хэвлэлийн хурал 26-ыг зарласан байгаа. За маргаашийн 13 цагт энэ үйл ажиллагаа ингээд хамгийн сүүлд явагдаад дуусгая. Тэгэхээр сая би Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа л да. Тэгээд өчигдөр бол бид ямар үйл явдал болсон юм бэ гэхээр 25 дугаар Эмийн сан гэдэг одоо Баянгол дүүргийн нутаг байдаг шүү дээ. Тийм 25 дугаар Эмийн сан. Тэнд бол Баянгол дүүргээс нэр дэвшсэн одоо Монгол ардын нам, ардчилсан намаас бусад нэр дэвшигчд. За нийтдээ бол Баянгол дүүрэгт 20 хүн нэр дэвшиж байгаа. За үүнээс болоо бие даагч болон бусад намуудын Монгол ардын нам. За Монгол ардын нам, ардчилсан нам, Монгол ардын хөвсгөлт нам, иргэний зориг намаас бусад 4 намын төлөөлөл бол ингээ хэвлэлийн хурал зарласан юм. За энэ бол тэгээ энэ хуралд бол яг хөө тэгвэл энэ Монгол ардын нам, ардчилсан намаас бусад нь бол ерөнхийдөө оролцсон л доо. Тэгэхээр энд ямар асуудал гарч байгаа вэ гэхээр энэ Баянгол дүүрэгт нэр дэвшсэн Монгол ардын намаас нэр дэвшсэн улсын хурлын гишүүн мөнх хоригл Баянгол дүүргийн засаг дарга амгалан байна. Тэгээд ардчилсан намаас нэр дэвшсэн. За би ардчилсан намыг халдсангүй гайгүй нэр дэвшүүлэлт хийсэн гэж үздэг. Гэхдээ л энэ Баянгол дүүрэгт бол арай л биш байна. Жишээлбэл Баянгол дүүрэгт одоо их олон жил ингээ нэр дэвшиж байгаа юм хүмүүстэй Эрдэнэ одон туяанаар. Эдгээр бол одоо жаахан тэнцвэргүй байдал гаргаад байна уу гэж бидэнд бол харагдаад байгаа. За ямар тэнцвэргүй байдал байна вэ гэхээр одоо Баянгол дүүргийн иргэдийн хурлын даргын одоо тогтоосон газар бол одоо реклам сурталчилгааны самбар үйлгэж болох энэ газруудыг бүгдийг л энэ эдгээр бол гол газар нь ингээ зургаа тавьчихсан. Бид бүхэн бол одоо жишээлбэл миний хувьд гэхтэл дэмжигчдийнхаа хашаа хороо тэгээд байшин сав тэр одоо булан тохоод нь л нэг юм. Одоо энэ бол олон нийтийн газар биш учраас тэгээд бараг маяг сайхан нэр дэвшиж гэнэ үгүй юу гэж одоо олон нийт мэдгэтгэхэргүй юм байна. Тэгэхээр энэ бол энэ ийм их зураг бол байх хэрэггүй юм байна. Миний хувьд одоо нэг 20 зураг байгаа л да. Гэхдээ энэ бол одоо хангалттай байхгүй юу? Бүхэл газар ерөнхийдөө бол нэг харагдах. Тэгсэн чинь миний энэ зурагнууд яагаад харагддгүй юм бэ гэхээр нөгөө хоёр намын нэр дэвшигчдийн маш том одоо байшин шиг зургууд одоо ингээд тэнд дэргэд харагдахгүй болчихж байгаа байхгүй юу? Ингэж одоо улс орны хөрөнгийг дэмий үлж залцуулж байгаа энэ байдалтай бол ардчилсан нам, ардын намын энэ үйл байдалтай бол бид нар эвлэхгүй байгаа. Тэгээ энэ их мөнгө хаанаас гарч ийн вэ гэдэг бол бас эргэлзээтэй зүйл л дээ. Тухайн нэр дэвшигчд бол төрийн албаа гэж байдаг. Тэгээ яаж ийм их мөнгийг хаанаас гаргаад байна? Одоо энэ намууд нь ийм их баян болцсон юм уу гэхээр чи намууд бол ерөөсөө нөгөө авсан саналын тоогоор л мөнгө хуваарлаж байгаа шүү дээ. Тэр нь бол одоо тэр байрныхын түрээс хүмүүсийн цалинд л таарж байгаа мөнгө гэж тийм л байдаг. Тэгэхээр энд асар их бохир мөнгө яваад байна уу гэсэн ийм хардлага бол байгаа. Тэгэхээр өнөөдөр бас бүгдээрээ нийлээд бас хэвлэлийн баг хурал хийлээ. Энэ улс төрийн дүүхэнд бол гараагүй бах ингэж нэг тойрог төрөлсөж байгаа намууд бол энэ хамтарч ажиллана гэдэг бол энэ бол яг бидний эв нэгдлэг гэхээсээ илүү үнэхээр одоо Монгол ардын нам, ардчилсан нам гэдэг энэ том намууд бол бусад намуудыг одоо буланд шахаж тэгээ өөрсдөө тэр нь байнга олон хулж явах ийм л үйл ажиллагааны үргэлжил энэ бүхэнд яваад байна уу гэж байгаа. Тэгэхээр энэ юуг харуулад байна гэвэл одоо 3 дахь хүчийн эвслийн намуудаас ингээд гаргасан энэ намуудыг өмч хөрөнгөгүй болгоё, хатуу гишүүнчлэгүй болгоё гэдэг санааг зөв гэдэг нь харагдаж байна. За энэ бол цагийн үеийн үйл явдал байлаа. Тэгээ өнөөдөр миний ярих гэж байгаа нэг зүйл бол улс төрийн хариуцлагын тухай дахин ярмаар байна. Улс төрийн хариуцлага гэхээр
Одоо өнгөрсөн сонгуульд аль намууд нь ялж байсан, олон санал авч байсан. Тэнд ямар хүмүүс нэр дэвшиж сонгогдож байсан. Энэ бүхэнд бол сонгогчид тухайн дүүрэг орон нутаг тойрогтой бол хариуцлага тооцох ёстой. Одоо жишээлбэл за сонгон хайрхан дүүрэг гэж аваад үзье л дээ, тийм ээ. Сонгон хайрхан дүүргээс одоо Монгол Ардын намаас чи за тэнгэр төмөн гэрэл гээл ингээл усууд дэвшиж байгаа. За Монгол Ардын Хөвсгөлт намаас тэр биш тав гэж дэвшиж байна. Тэгтэл одоо 2008 онд бол Монгол Ардын Хөвсгөлт намаас тэр биш тав санал авсан байдгийг. Одоо ялсан байдаг. За бусд нь бол өөр намуудын хүн байсан л да. Энэ Монгол Ардын нам бол нийслэлд гавьтай санал авч чадаагүй л дээ. Зарим дүүрэгт 1 2 гээд их олон саналыг бол хөдөөнөөс цуглуулдаг. Яагаад гэвэл хөдөө бол мэдээлэлгүй ард түмний дунд Монгол Ардын намд хариуцлага тооцохгүй. Тухайн үед бас өвлөж сэтгэлээр ингээд Монгол Ардын намд өгөөд байдаг. Хоёрдугаард бол тэр сая хүмүүс ярьж байна одоо тэр салцаа гэдэг. Тэр бол одоо 2004 оны сонгуулиар 130 байсан бол 2008 оны сонгуулиар 185 мянга болж өссөн байгаа шүү дээ. Одоо бол бараг 60-70 мянган хүн явж гэнэ гэж байгаа юм. Энд бол нөгөө үнэмлэх давхарцсан хайсан гэсэн юм буцаагаад олцсон ч юм уу ийм янз бүрийн асуудалтай хүмүүс ордог. Тэгэхээр энэ дээр бол би иргэдэд хэлсэн. Иргэд маань одоо ийм юм нэг хүний төлөө яаж байгааг өөрсдөө одоо эрүүгийн хариуцлага хууль их шангалтсан байгаа. Хэрэгт орвоо. Иннээсээ болж хэдэн жил шорон тойрогдох иймэрхүү аюулд бол унгаваа. Тэгээд зарим нь бол одоо санамсар болгоомжгүй байдлаас ийм хуулийн өөрчлөлт гарсныг мэдээгүй ингээ хохирдог явдал байгаа л да. Нөгөө талаар төрийн эрхийг бол бусгаагаар авч байгаа хэрэг. Тэгээд би түрүү ярьж ирсэн. Сонгон хайрхан дүүрэгт одоо ингээд Монгол Ардын Хөвсгөлт нам ялаад нэг суудалтай болсон. Тэр нь Монгол Ардын Хөвсгөлт нам гэж нэртэй байж. Тэгээд 2000 за уучлаарай 2010 онд Монгол Ардын нам гэдэг нэртэй болоод эндээс одоо 40 гаруй гишүүн ингээ салаа явсан. Ингээ хагарал бутрал гарсан. Тэг ингээд Монгол Ардын Хөвсгөлт 2008 оны сонгуульд Монгол Ардын Хөвсгөлт нам маань одоо бидэнд юу амласан юм бэ? Сая 500 мянган төгрөг амласан. Тэгсэн мөртлөө бидэнд өгөөгүй. Одоо хоосон бичлэг хийгээд өнгөж байгаа. Энэ бол ямар ч ардаа эдийн засаг хөвцөө олон улсын хөрөнгийн зах зээл дээр баталгаажаагүй ийм зүйлээр бидэнд ингээд хоосон цаасан дээр бичлэг хийж байгаа. 2008 онд бид нар худлаа одоо ингээд 1.5 сая төгрөгийн чек өгсөн шигээ биднийг бол ингэж одоо үнний шууд хэлэхэд хулигдчихэж байгаа гэсэн үг. Ингээд хулигтаад өнгөрөөлөө. 21,500 мянган өвөн цуун өгөөд тэгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэргэд ч гэсэн одоо цөөхөн мөнгө өгөөд төвлөлдөглийн өгөхгүй ингээд хулигдах юм шиг байна. Энэ бол дараагийн засгийн газарт Монгол Ардын намын засгийн газар гарч ирсэн чинэг өгөхгүй, гарч ирээгүй байсан чинэг өгөхгүй. Гагцгүй хариуцлагаа хэн тооцох вэ гэдэг асуудал бидэнд үлдэнэ. Тэгэхээр ингээд тэнгэр төмөн гэрэл мэтийн улсууд одоо ингээд сонгон хайрхан дэвшиж хинт нь санал яг хөө тэнгэр төмөн гэрэл гээд энэ одоо бас нэг сүүлийн үед гарч ирсэн Монгол Ардын нам чиг энт одоо би бол Монгол Ардын Хөвсгөлт намд олон жил явсан л та. Тэгсэн хүнээ дэвшүүлдэг мөрлөг энд л мөнгөтэй эсвэл арын хаалга танил талтай хүмүүс л намд одоо сайд баг хурлын гишүүн өдрөл төсөөлөлд нь ороод ингээд явчихдаг л та. Энэ бол дотроо ардчилгүй нам л юм байдгийг. За харин ардчилсан намыг энтэй харьцуулахад бол арай гайгүй баг. Тэрийг бол одоо үнний юм үннээр нь хэлэх. Тэгэхэд одоо бид нар хэнд хариуцлага тооцох юм бэ гэж жишээлбэл бид нар толгой эргэж болно. Тэгэхээр Монгол Ардын Хөвсгөлт намд санал авсан. Тэгээ одоо Монгол Ардын Хөвсгөлт намын үйл хэрэг энийг одоо ингэ залгамжилж байгаа. Би энийгээр ингээд буцаад тойрогтой нэр дэвсэн байгаа. Тэр биш тавгд бол хариуцлага хүлээнэ. Тэр биш тавг бол сонгогдохдоо сая 500 мянган төгрөг бэлэн өгнө одоо ингээд шууд өгнө гэсэн. Одоо ингэж л 2008 онд Монгол Ардын Хөвсгөлт нам бол ялагдах хэмжээнд байсан. Ард түмэн хариуцлага тооцоо гэж. 1.5 сая төгрөг амлаж ижил албан тушаалд үлдсгэсэн шүү дээ. Дээр нь булхаа хийсэн, хүн буудсан. Худлаа амлсан гэдэг ингээд нүгэл болвол их. Тэгвэл Монгол Ардын намаас одоо нэр дэвсэн улсууд мөн л тухайн үеийн Монгол Ардын Хөвсгөлт нам байхгүй юу. Тэгэхээр тэр тэнгэрийн
түмэнгээл тэр нөхдүүд бас л тэр Монгол ардын намаас нэл дэвшиж байгаа улсууд хариуцлага тооцохоос өөр арга байхгүй. Тэгэхгүй намын нэл зохион байгуулалтаас хожоод одоо манай ард түмний 50 амгалан байдлыг ашиглаад нөгөө нөхдүүд ингэж гаргаж шин. Тэгээ энэ юу хийсэн яасан гэд ингэж үзэх хэрэгтэй. За би улсын хурлд одоо ингэж хот хөдөө ингэж 4G баяр сайхан нэл дэвшиж байгаа тухай ярьсан. Галдгүйгийн баяр сайхан гэж бас гишүүн байдаг. За би бол Галгайгийн баяр сайхан. Тэгэхээр миний хувьд бол яг улс төрд бол ороод олон жил болжээ. Энэ 85 оноос хойш орж 2000 оноос элчимжиж байсан. Тэгээ сүүлийн үед бас элчимжиж байгаа ийм л байдалтай ингэ явж байгаа. За Галдгүйгийн баяр сайхан гишүүний хувьд бол бас нэр нэгтийн чихник гихчээр бас альва одоо чих халуусуулсан асуудал гарах вэ? Тэгвэл адилхан сонсогд юм шүү дээ гэдэг үүднээс яадаг. Энэ бол гайгүй тэр тухайд бол. Тэгэхээр одоо чиглэлтэй дүргийн сонгогчд гэж хэлэхэд ингээл бас л хүнд одоо хариуцлага тооцох юм бэ. Очирбат зоригтгийн 2 гишүүн. Нөгөө л нөгөө 1.5 сая төгрөгөө амласан шүү дээ. Одоо энэ Монгол ардын 2008 оны Монгол ардын хувьсгал намын нөгөө 1.5 сая төгрөгийн амлалтын эзэд чинь эднэ. Тэгээд өгөөгүй эдэнд. Тэгээд дээр нь одоо энэ зоригт гишүүнийг ингээд оюу толгон гэрээг буруу агуулхад гол үйл гүйцэтгсэн. Дээр нь одоо цөмийн хог хаягдлыг Монгол булшлах гэж хэлсэн. Ийм зүйлээр нь бас ингэж ард түмэн хариуцлага нэх ёстой байна. Түүнээс биш тэр одоо зоригт баян байж болно, мөнгө тарааж болно, их ухуулга сурталчилгааны баг нь хүчтэй байж болно. Энэ бол хамаагүй. Энэ бол бохир мөнгөөр л одоо улс төр хийгээд байна гэсэн үг шүү дээ. Цөмийн хог хаягдлыг Монгол булшлах талаар одоо энэ тэр тэнгэр хүртэл одоо оролцсон байгаа шүү дээ. Юм мэддгүйгээсээ бас санаатаа тэгсэн үү. Гэх мэт тэр ингээд хүмүүс тулуулна шүү. Хариуцлага. Монгол ардын нам бол одоо энэ цөмийн хог хаягдлыг булшлах үйлд бол их л холбогдож байгаа. Ерөнхий сайд Сүв Батболд бол ингэсэн гэдгийг ингэж үүрэг даалгавар өгчээсэн. Бас лицензийг хамаагүй тарахт бол нөлөөлсөн гэдгийг бол цөмийн энергийн газрын дарга инх бат хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр ийм хүн бол одоо тэгээд эс баярын одоо залгамжлалаар гарч ирсэн энэ хүн ингээл ард түмний амьдрал ахуйд хүчтэй нөлөөлөхөөр тийм зоригтой шийдмэг алхам хийж чадаагүй. Хамтарсан засгийн газрыг тэгэл энэ стандарт бус засгийн газрыг ингээл аваад явсан ийм одоо ийм ерөнхий сайд дахиад Монгол ардын намын жагсаалтыг толгоолол ингээл шууд л одоо Монгол ардын намныг 3% суудлаа авлаа гэхэл энэ хүн шууд автоматар ингээл гишүүн болох нь л дээ. Монгол ардын намын жагсаалтыг сайн хараад байгаараа. Үнэхээр улсын хурлд нэл дэвшиж болохгүй хүмүүс бол их байна. Тэгээ дүүрэг болгон дээр ярьж болж байна. Би сая түрүү баян гол дүүргийг одоо Монгол ардын намаас ямар хэрэг төвөгт улсууд дэвшсэн байна гэдэг. Баян зүрх дүүрэг дээр гэхэл одоо ариун гиш Монгол ардын намаас дэвшсэн ариун гишүүн. Эндээс Согтын Батбаяр гэдэг гишүүн дэвшсэн. Тэгээд энэ өөрөө одоо бас байр гэж амлаж ирсэн санагдаж байна. Тэгээд энэ тойрог сожил яваад өгсөн л дөө. Тэгэхдээ тэрний одоо амлсан зүйл, тэрний сая 500 мянган төгрөгийн амлалтыг бол одоо энэ Батцорг ариун нараас нэх хэрэгтэй. Тэгээ бас энэ хүү ямар хүү юм бэ гэдэгт бас ард түмэн анхаарах хэрэгтэй. Хэгшүүл зан хөгжил сангийн захирал байхдаа Батцорг ч одоо ингээд 700-аад сая төгрөгийг татварын төлөөгүй ингээд болтой явж байна. Захиалагч гүйцэтгэгчдийнхаа бас итгэл найдварыг алдаад төлбөр номыг хийгээгүй ингэж явж байна. Төрийн шүүхийн 3 шатны байгууллагаар шийдэгсэн 2 хэрэг багт ингэ шийдээгүй ингэ явж байдаг. Ингээ хуулиас дээгүүр юм хүмүүс нэл дэвш. Ариун гишүүн гэхэл хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлж чадаагүй. Худлаа юмс. Нөгөө амгалан гэж баян гол дүүргийн засагт арга шиг. Тэгэд ийм улсууд ингэ явж байгаа. Тэгэд энэ хаанаас их мөнгөтэй болоод байдгийг гэсэн чинь энэ тэр хөрөнгө мөнгөө нуухаар болохгүй маш их юм сонгуулиар ил гарч ирж шít. Тэгэл одоо ард түмний Сүхбаатар дүүрэгт гэхэл одоо тэр цогцолмоо ган уй гэлээ би зарим нэл дэвш Монгол ардын намаас нэл дэвсэн хүмүүс. Нөгөө сая 500 мянган төгрөгийн амлалтыг эднээс нэх ёстой. Нөгөө Сүхбаатарын Батболд Санжийн баяр гээд хоёр ерөнхий сайд их хурл суулгүй байж байгаа л ингээл явсан. Эднээс ингэж хариуцлагыг нэх ёстой байхгүй юу? Энэ мэдчлээ яг би зүгээр Улаанбаатар хотод гардаг болохоор
гардаг одоо энэ телевизээр ярьж байгаа болохоор юм байна л да. Түүнээс биш би одоо Монгол Ардын намаас нэр дэвшсэн энэ ер нь яагаад би Монгол Ардын намд хатуу шүүмжлэлтэй хандаад байв гэвэл ерөөсө Монгол Ардын хөвсгөлт нам. Монгол Ардын намаас нэр дэвшсэн улсууд 2000-аас 2012 онд төл барьлаа шүү дээ. Одоо тэр Баян зүрхт очиод тэр тойрог солио явуулсан Чулуунбат гэх шүүн байж байгаа шүү дээ. Эдгээр чинь бүгд л нөгөө сая 500 мянган амлсан шүү дээ. Одоо энэ Баян зүрхт үүрэгтэл Чулуунбат биш. Баян гол дүүрэгт гэхтэл одоо Монгол Ардын намаас нэр дэвшсэн мөнх хориглоос тэр сая 500-га нэхэх ёстой ард юм. Энэ яасан бэ гэдгийг. Ингэж нэхэх ёстой байхгүй. Тэгжээж улс төрийн хариуцлага таas. Тэгэхгүй бол та нар дахиад гой зураг харуулж байгаа, их олон зураг харуулж байгаа. Та иргэд та нартаа уулзж байгаа юм шиг сонгуулийн нэг 10 хэдэн өдөр та нарын дундуур явж байгаа л. Тэгэл эргээ 4 жил дарлах гэж байгаа юм. Дахиад буутах нь уу, яах нь, яач мэднэ. Эдгээр сонгуул нэг санал аваад яхаа олон хулчвал үнэхээр давалдаг. Үнэхээр ард түмнийг бол зэрэг сагдаагаараа айлгана, хууль номоор айлгана, эрх мэдлээрээ далаалгана. Одоо энэ орж ирж байгаа энэ их хурлын гишүүд сайд дарганыг жирийн иргэдэг бол зүгээр нохоо шиг хандна. Одоо бол албан тушаалтай үлдэхийн тулд булхаагаа нуухын тулд яаж одоо ингэж улаан цайн болж байгааг өнөөдөр харж байгаа үст тийм. Тэгэхээр одоо жишээлбэл Баян гол дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа мөнх хоригл одоо амгалан дараас тэр сая 500 мянган төгрөг иргэд нэхэх ёстой. Түүнээс гадна одоо Монгол Ардын хөвсгөл намаас бас 2 хүн нэр дэвшиж байгаа. Даш зэвг Батмөх гээд. Эдгээрээс бас тэр сая 500 мянгаыг нэхэх ёстой. Та нар байж захтай ингэж амлсан. Тэр чинь инх баярын нам шүү дээ. Улааны нам, Тэрвшийн нам, Чулуунбатын нам. Монголын эдийн засгийг унахад энэ нийгмийн гажуудлыг бий болгоход онцгой үүрэг орой гүйцэтгэсэн хүмүүс ингэж нэхэх ёстой. Би бол бүхэл дүүрэгт ингэж хэлж байна. Хариуцлага гэж юм байдаг. Түүнээс биш ажил хийж чадахгүй. Улс орны өмнө буруу зүйл хийчихэд тэгчгээ сонгогд дахиж яагаад хахад энэ намууд бол улс төрийн хариуцлага өрөөсө тооцдгүй юм байна. Тэгэхээр энэ хэн тооцох юм бэ? Гол тооцох хэрэг нь ард түмэн тааналд байгаа гэж. Ингэж л хэлмээр байгаа юм л да. Ард түмэн үнийг тооцохгүй бол тэгэл эдгээр бол нам дотор хүнд хариуцлага тооцно гэж байхгүй. Одоо зоригт нэмд орж хэдэн сайдыг одоо засгийн газрыг огцруулъя гэдэг ингээд олуулаа нийлж авчаа тэгэл ерөөсөө буулгадгүй. Тэгээ болохгүй л өөр намаас одоо ингээд татаад иргэний зориг намыг хар. Одоо ерөөсөө оюун гишүүнийг ингээд ажиглаад байхад бүгд найрамдах намтай нэг удаа яас. Тэрний зорилго нь ямар байсан бэ гэхээр түүний бүгд найрамдах намын одоо дээхүү бүр хөргөдийн нам гэхээс бүртгэгдээд одоо оочл нэг намын дугаар гэж байдаг шүү дээ бүртгэгс. Тэр дугаарыг хөндөр байсан. Тэр дугаарыг аваад одоо жишээл бүгд найрамдах намыг ингээд салж явах жишээтэй. Сая ногоо намыг яах гэж авах гэсэн юм бэ гэхээр ногоо нам чинь нөгөө улсын бүртгэгсийн дугаараараа 3-д байд юм байна л да. Тэрийг авах гэж оролдоод зөвхөн инх батын аваад нөгөө зорилгонд биелээгүй. За тэгэнгүүт инх баттайгаа одоо жишээлбэл жийж байгаа. Тэгэл одоо оюун дэмбэл тэгээд 2 хүн 2 дарагт 3 дарагтай 2 3 дахь энэ иргэний зориг мэтийн иймэрхүү одоо ингэж урвсан шарвсан ингээд за тэгээд ерөнхийлөгч нэр дэвших болохоор одоо ингээд ардчилсан намтаа нэг ингээд хавсраг болоод зарим үед нь ингээд санал манлыг хуваагаал тэгээд буцаж нэгдэл ингээд нийл явж идэг. Иймэрхүү 3 дахь хүчин гэж байж болохгүй. Үүнийг би яагаад шүүмжилж яаг гэвэл үнэхээр би нэр дэвшүүл. Манай одоо 3 дахь хүчийн эвслээс хүмүүс ялбал иймэрхүү говьсон дайвсан 3 дахь хүчин ийм бол байхгүй. Бид нар жинхэнэ 3 дахь хүчин гэж ямар юм байдгийг энэ хоёр намтаа яах ёстой юм гэдгийг бол мэд. Энэ болно л доо. Одоо миний хувьд бол Монгол Ардын хөвсгөлт нам Монгол Ардын намыг бол одоо энэ 12 жил хангалттай харлаа. За жишээлбэл одоо энэ ардчилсан нам 3 дахь хүчний намууд нийлээд бас засгийн газар байгуул хувилбар байж болно шүү дээ. Энэ сонгуульд аль нь ч олон хангалттай олон хувааж чадахгүй байж болно шүү дээ. Энэ сонгуулийн төв байгууллагаас жишээлбэл одоо сонгуулийн төв байгууллагын ажлыг баг би хийгээ сууж байна энэ бол нийт мэдээлэлтэй. Гэхдээ би орон даяар өгч чадахгүй байгаа гэдэг. Би одоо энэ 12 өдөр ингээд өнгөрсөн өдөр ингээд иргэдэд мэдээлэл хийхдээ
хуудасаа яаж бүглэхийг, яаж хүмүүс санал өгөхийн, хуулийн давилж гарсан үйлчлэл таны хөв амьдралд яаж нөлөөлөх юм, хэрэг төвөгт яаж олжихгүй байх вэ, энэ тухайд ингээд зөвлөгөө өглөө. Эцэг олон тэрбум төсвсөн сонгуулийн ерөнхий орон ажлаа хийхгүй шүү дээ. Тэг ингээд хийдгүй юм улс төрөлд ч байна, нийгэмд ч байна, одоо төрийн байгууллагууд ч байна, төрийн сонгуульт байгууллагууд ч байна. Тэгэхээр жинхэнэ ажил хийдэг шахдаг болъё гэж байна. Тэгэхээр Монгол Ардын нам бол одоо би үнэхээр ард түмний саналыг авахгүй юм шиг байна гэж ярьж байгаа боловч эднэрийн бол булхаа, хүрээлэл хүмүүсийг тухайн үед одоо хуурдаг, нөлөөлдөг, дарамтлагдаг, ингэж санал авдаг энэ байдлууд бол үргэлжилж илнэ. Тийм болохоор ерөөсө Монгол Ардын нам бол бид нар иргэн бүхэн хариуцлага тооцож ижил төр засгаа өөрчлөлт. Ардчилсан намыг бол миний хувьд зөв улс төрийн үүднээсээ бол буруу шүүмжлээд байгаа. Энэ бол сөрөг хүчин. Тэр бол ямар ч мэдлэггүй сөрөг хүчин. Ардчилсан нам ч вэ, одоо иргэний зоригч вэ, их иргэний хөдөлгөөний нам, ногоо намын эвсгээд 4-5 нам байлаа шүү дээ. Энэ улс төрийн түүхэнд бол сөрөг хүчний намууд эрх баригчдын эсрэг хэвлэл мэдээллийн байгууллагатай ард түмнтэйгээ мөр зэрэгсэн гэж ажиллах ёстой. Энэ үүргээ харин хэр биелүүлв? Ардчилсан намын дотоод амьдрал ямар шүү байна? Нэр дэвшүүлэлт ямар байна гэвэл бас сайн зүйл бол байгаа, хамтарсан засгийн газраас гассан. Шаардлага тавьдаг. Хамтарч ажил хийх гэж орно. Гэхдээ энэ бол нөлөөгүй. Үндсэн хуулийн залчмаар бол нөлөөгүй. Эдгээр биш сайд болсон байна болоогүй байна. Ерөөсөө л Монгол Ардын хувьсгалт нам, Монгол Ардын намын хариуцлага. Тэд нар 45 судалтай шүү дээ. 60% судалтай шүү дээ. Эдгээр яах гэж юм хийсэн. Тэгэхээр хариуцлагыг шүү. Одоо иргэдийн толгойг эргүүлэх зорилгоор их олон тийшин гэж салаавчлуулж байна. Тэгж болохгүй. Бүгдийг нь бандаруулж байна. Бүгдийг нь байж байна. Гэхдээ одоо өнөөдрийн нэг хэлэх зүйл бол ерөөсө сонгуулийн тэгш ус байдлыг бол хангаагүй ийм үйл ажиллагаа явуулсан нь бол тодорхой болсон. Шудраг байх хэрэгтэй шүү дээ. Одоо жишээлбэл ардын намч вэ, ардчилсан намч вэ. Гэхдээ одоо ингэж зургаар бол та баял таа. Одоо үүнийг бол ирэх сонгуульд бол жишээлбэл миний бие яавал эсэргүүцнэ гэж бодож. Ерөөсөө сонгуулийн хуулийг өөрчлөхгүй бол болохгүй юм. Тэгэхээр яг тулгаж хийдэг байхгүй гэдэг чи одоо сонгуулийн жилийн өмнөх 12 сарын 15 ийм байдлыг халах ёстой. Тэгээд ерөөсөө дээд хязгаарын тогтоох ёстой. 50 сая төгрөгөөс илүү болвол энэ сонгууль зарлага гаргаж яах гэдэг бол ностой үр дүнд хүрнэ шүү дээ. Энэ улсын их хурлын гишүүний салин хэд байдаг? 1 сая гаруйхан төгрөг. Тэг 4 жилийн цалинтай тэнцэх хэмжээний юм байх тул шүү дээ. Баян хүмүүс яг тэр 50 саяар залцуул. Ер нь 48 сая төгрөг, 50 сая төгрөг яг энд л байхт болно. Тэгвэл илүү мөнгө хаанаас гараад байна? Төрийн хармаанаас аваад байна. Ард түмний татварын мөнгнөөс аваад байна. Энэ тэрбумаар яаж байгаа мөнгө чинь. Ямар ч сайхан сэтгэлтэй бизнесмен ийм их мөнгө зарахгүй. За энэ бүхнийг та бүхэнд хэлье. Тэгэхээр одоо бидний өнөөдрийг хэлэх гэж байгаа зүйл бол ингэж хэн гоё ярьснаар нь биш. Миний амьдрал хэрхэн өөрчлөгдөв? Энэ өнгөрсөн 5-6 жилд бид намайг яаж харж хандв? Энэ төр засаг. Манай хэдэн хүүхэд ажилтаа болов? Миний одоо ингээ өргөдөл гомдол өгөөд яг яаж хийдэгдэв? Намайг аль дарга нэрээд сонгуулийн биш үед манай гэрээр ороод бидний худаг мудаг дээр ирээд манай олдсонд ороод бидний асуудлыг шийдэжсэн бай гэдгээ эргээд бод. Би бол та бүхэнд хэлж байгаа. За жишээлбэл улсын их хурлын гишүүн болвол би улсын их хурлын гишүүн байх цагтаа тийм ээ дахиад сонгогдъё гэж мэдээж хүн бод. Тэр үедээ уулзнаа. Юунаас Элдэн шиг, Мөнх оргил шиг, Одон туяа шиг, Амгалан шиг дарга байж захтаа огт уулзахгүй, ард иргэдэд тойрохгүй, хажуугаар нь ингээд сүнгнүүдээ хаалга үдэж тайлахгүй, нарийн бичгийн дараагаар хялалзуулаад ингэж сууж ирсэн хүмүүс одоо өөрсдөө ингэж морилж байгаа бол жүжиг шүү. Би одоо жишээлбэл за миний ялах хэмтрээ бол бас тийм. Би бол өөртөө бас хүн ялагдана гэж ордгоо болохоор бол бас бодож л байна л да. За тэгэхээр зүгээр ингээд сонгогдлоо гэж бодъё л та. Тэгвэл би ард түмнийхээ дунд нөгөө сонгогдсон 4 жилдээ л
одоо сайн зүтгэн шүү дээ. Бүх айлаараа ордог, бүх иргэдтэйгээ уулзах, одоо хороо хорон болгон дээр өөрийнхөө төлөөлөгчийг тавиад ингэж ажиллаад ч улсын хэмнэлийг гişүүч хөлгөн мэдлэлтэй байна шүү. Тэгээ бүх байгууллагуудыг сайн ажилуулаа. Тэгээ зам талбай одоо хүмүүсийн амьдрал мод ногоо цэцэг зам бүхэл юмд анхаарал ингэ явж болж байна шүү. Тэгэхгүй эдгээр биш хувийн бизнес, хувийн одоо лобби, гадаад дотоод зугаалах энэ бүхэн нэгдүгээр намынхын нэрх ашиг нэгдүгээр тавих гэж хагаад за сонгуульж болоод ирэхээр одоо ард түмний сандаг байхгүй. Ийм байдалд бол би орохгүй. Ийм байдалд бол тийм гишүүн болохгүй. Тэгээ хурал таслаад алгуулдаг. За мөнх хоригл баяр хоёрыг бол би өнгөрсөн 50 хэдэн удаагийн чуулганыг олон 200-300 удаагийн хуралдаан болсон гэж байгаа. Тэнд бол тоотойгоо алсан. Идрөө шүү. Ерөөсөө л ажил нөө алдаатай зүйл хийсэн хариуцлагаас бултах. Одоо энэ үйл ажиллагаа нь тэр бултах үйл ажиллагаа л байна шүү. Улсыг хурал ёстой нөөвч болдог байхгүй юу? Улсыг хурал нөөвч болдог. Тэгэхээр ийм улсуудыг одоо тэгээд бүгдээрээ өөрсдөө Санжаагийн баяр бол дэвшээгүй байгаа. А мөнх хориглыг дэвшүүлдэг нь бол зориуд янз үзэж байгаа байхгүй ард түмний. Ийм хариуцлага хүлээх ял авах хэрэгтэй хүмүүс ингээд төр бариад явах уу? Жилийн иргэд жилийн цагтаа хурамдаа нар хүртэл одоо ингээд ялыг үүрээд явж байна. Энэ хүн цаана энэ онцгой байдлын шатаабын толгоолж ирсэн. Хууль дотоод хэргийн сайдыг хийж ирсэн хүн. Тэр 7-800 хүнийг бол хэрхэн яргалсныг баримтчлагсан 7-800 хүнийг тэр цагтаа нар хэрхэн яргалсан тухай байгаа шүү дээ. Тодорхой байгаа. Их олон хүн бүр кино шиг юм хэлдэг. Үхтлэнд балвсан гэж байгаа. Тэгээ энэ мэтэр одоо иймэрхүү яргал 21-р зуунд ардчилсан улсад байж болохгүй ийм яргал бий болсон. Нарийн хариул энэ улсууд төрийн эрхийг хууль бусаар аваад сонгуулийг бүдлээн тулж гэж хууль бусаар авсан улсууд. Тэгээ тэрүүгээ дарах гэж онц байдал 4 хоног тогтоосон. Энэ намбарын инх хоёр Санжаагийн баяр, Сэнди мөнх хоригл эдний нүгэл бол одоо үеийн үед дуусахгүй. Ямар шаардлагагүй багт онц байдал тогтоогоол. Одоо болохоор Монгол ардын хувьсгалд намыг ямар сайхан одоо жүжиг тавьж байна. Тэр мэдээллийн хэрэгсэл бол одоо тэгэл тэр жүжигийн одоо ард түмний талхиугаад хэрэгсэл болж хөрсөн байна. ТV-с телевизийг хэлж байна. Монголд болохгүй юм их байгаа. Хэвлэл мэдээлэл эрх чөлөө бүх зүйл их олон зүйл байгаа. Тэгэхээр бид нар бол одоо энэ бүхэнд бүгдэнд тэмцэн ард түмэн та нар сонголтоо зөв хийгээл тэгжээж ялтанд ард түмэнтэйгээ та бүхэнтэйгээ хүрэх юм шүү гэд өнөөдрийн хэвлэлийн баг хурлыг өндөрлөё. За баярлалаа.